За сайн байцгаана уу? Дараагийн мэргээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн мэргээрээ болохоор X юм уу эдрүүтэй харилцаатай байгаа хүн бит хоёрын харилцаа гэдэг сэдвээр бол мэргээ хийнэ. За хамгийн эхлээд болохоор зүг группээ сонгосон байна уу гэж энергийн шалгалт хийн. Тэн дээр болохоор та X-тэйгээ харилцаа юу гэж бодож байна вэ гэд хийгээд явахаар байгаа. За энэ бичлэг нь болохоор нэмэлттэй байгаа. Нэмэлт 2 асуулт асуув. За ямар ч хэлсэн YouTube-ийн бичлэгэн дээр болохоор энэ асуултуудад бол хариултнаа. Хамгийн эхлээд болохоор тэр хүн тантай харилцаагаа юу гэж бодож байна? Тэр хүний таныг их сэтгэл мэдрэмж ямар байна? Ойрын ирээдүйд тань руу холбогдохоор байна уу? Холбогдохоор байвал хизээ. Тэгээд хоёрын харилцааны ойрын ирээдүгээд энэ 5 асуултыг YouTube бичлэгээрээ бол асуунаа. За нэмэлтээр болохоор энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна? Хоёр буцаад нийлэх хэрэг нөө гэдэг энэ хоёр асуултыг бол нэмэлтээрээ асуугаад явнаа. Тэгээд нэмэлт авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоод авах боломжтой байгаа. Тэгээд ер нь бол энэ асуултууд бол яг хувийн ажиллагаан дээр явагддаг асуудлууд байгаа. Би энэ 5 асуултыг X багцаараа бол асууж явдаг байгаа. Тийм болохоор хувийн онцлог авахыг хүсвэл бас Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. Facebook нь болохоор таруу хайр хүзрийн мэрэг гэдэг байгаа. Тэгээ Instagram нь болохоор таруу дугаар зугаараас хайр гэд байгаа шүү. Тэгээ бас код авахыг хүсвэл бас Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. За тэгэхээр энэ 3 групп байгаа. Эхний групп нь болохоор энэ эрэгтэй эмэгтэй хоёр ингээд хэрэлдэж байгаа зураг байна. За дараагийн болохоор юм тагтаатай ийм зураг байна. Дараагийн болохоор юм хос бас юм хосын бие лөө харж байгаа ийм зураг байна. Энэ гурыг болохоор шууд ингээд рандомаар холж байгаа л сонгосон зураг байгаа. Тэгээд хамгийн их татагдж байгаа зургаа сонгоорой. За сайн байцгаана уу нэгдүгээр бүлгийнхаа. Одоо ингээд уншлагатаа орцгоё. За та зүг группийг сонгосон байна уу гэд энергийн шалгалт хий. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс X юм уу эдгэртэй харилцаатай байгаа. Үнтэй харилцах харилцаагаа юу гэж бодож байна вэ? За та X-тэйгээ харилцах харилцаагаа юу гэж бодож байна вэ гэд асуусан чинь ингэж бол гарч ирж байна. Одоогор бол та яг X-ээ бол тоохгүй байгаа юм шигээр бол гаргаж ирж байна л да. Ер нь бол энэ харилцаа надад хэрэггүй харилцаа юм байна гэж бол бодоод байгаа юм шигээр бол гарч ирж байна. За хүзгийн зурагтаа болохоор нэг залуу ингээд бэлэг өгөөд нөгөө эмэгтэй тоохгүй байгаад тэр яалтчгүй ингээд харилцааг бол одоо орхидөө энэ надад хэрэггүй юм байна да гэж бодоод байгаа юм шиг байна. Яагаад тийм бэ гэхээр ерөөсөө энэ харилцаанд тань ингээ үр өгөөжтэй байхгүй байна. Одоо жишээ нь энэ залуу X ч юм уу одоо эдээтэй харилцаатай байгаа хүн тань өмнө нь магадгүй ингээл амар их халамж тавиал байдаг байсан бол эсвэл ингээл энэ харилцаанд ингээ маш их одоо зүрх сэтгэлээ зориулж ингээ харьцдаг байсан бол тийм биш байгаа юм шигээр бол гарч ирээд байна л та. Жишээ нь одоо ингээл надад бэлгэсэт өгөөл миний араас ингээ явж байгаа ч гэсэндээ яг ингээ харилцаад эхлэхээр ерөөсөө надтай халамжтай биш байна. Энэ харилцаа
одоо тий надад төр өгөөжтэй биш байна гэж бол та бол бодоод байгаа юм байна. Ерөөсөө тийм ингээд хайрлагдсан, халамжлагдсан тийм сэтгэл одоо надад төрөхгүй бит хоёр ингээд буцаад харилцаад явах юм бол гэж бол бодоод байгаа юм шиг бол гарч ирж байна. Тэгээд уг нь бол ингээд хоёрын дунд ингээд маш их тийм пашн гэдэгтэй ингээд дур хүсэл, бие биенийхээ сэтгэл мэдрэмж одоо сэтгэл тэгээд догтлолтэй тэр бүх зүйл бол маш өндөр байдаг юм шигээр бол гаргаж ирж л байна л да. Гэтэ ерөөсөө тийм доктортой байдгүй гэж бол гарч ирж байна. Тэгэхээр нэг өдөр ингээл санаал өгөхгүй л те эсвэл харахгүй байвал болохгүй юм шиг байж чадахгүй юм шиг бол бодогдоод байд юм мөртлөө маргааш нь ч юм уу тэр нь бэлчдэг. Тийм докторгүй байдаг юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд бас ингээд магадгүй одоо юу гэдэг ингээд энэ залуу таны араас ч юм уу таны гээд энэ харилцаагаа гээд бас доктортой явдггүй байх те. 1-7 хоног болохоор ингээл хайртай чамбуу байж чадахгүй байна гэнгүүт нөгөө 7 хоногт нь болохоор ингээд алга болчдөг ч юм уу. Ерөөсөө тийм ингээд энэ харилцаагаа ингээд одоо урагштай явахын тулд ингээд доктортой одоо гэдэг ингээд явахгүй байна гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ харилцаанаасаа болоод та бас өнгөрсөнд бас жоохон ингээд амир их юм бодоод тэгээд сэтгэл санаагаараа нэлээд тайван бус байсан юм шигээр бол гарч ирээд байна л да. Маш их юм боддог. Энэ харилцаа яах бол ингээд энэ харилцааг орхиод явсан нь зүв байсан болов уу? Бид хоёр одоо яах болоо ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд амир их боддог байсан юм шиг байна. Гэтэ одоогоор болохоор таны яг одоогийн энерги нь болохоор энэ бүх зүйлийг ер нь бол ингээд хэн бодоод ахаа болцсон энэ хүнээ юу н уучлж байгаа тийм энерги бол гарч ирээд байна л та. Тэгээ одоогоор бол та яг өөрийнхөө санхүү мөн ажил карьертэй бус тэр амьдралын зүйлстэй маш их анхаарал бол явж байна гэж бол гарч ирж байна. Тэгээ ер нь бол бусадтайгаа бол нэлээд их ингээд цагийг одоо сайхан өнгөрүүлээд яг ажил карьертаа хамт ажилладаг хүмүүстэйгээ илүү ингээд тэгээ нийлээд одоо юу гэдэг илүү сайн одоо нөхөрлөлийг бүтээгээд ч юм уу те ингээд явж байгаа юм шигээр бол гарч ирж байна. Яг одоогийн энерги дээр болохоор та бас яг энэ хүнээ бодоод шаналаад сууж байгаа тийм юм нь бол алга байна. Яг одоо бол яг ингээд өөрийнхөө ажил карьертэй л анхаарал яваад байгаа юм болов уу гэж бол гарч ирж байна. Тэгээ яг та бол энэ хүний яг уучлж байгаа тэр процесстэй бол явж байна. Магадгүй ингээд харилцаад явж явах хооронд ч юм уу сасны дараа ингээд амар шудраг бус зүйл тохиолдсон юм шигээр бол танд санагдаад байгаа юм байна л да. Энэ харилцаа нь яаж дууссан? Энэ харилцааны ингээд тий үе мөчүүд юу нь бол амар шудраг бус байсан. Тэр хүн юм уу эсвэл та одоо тий хохирсон ч юм уу ер нь нөхцөл байдал амар шудраг бус байсан л гэж бол бодоод байгаа юм байна. Гэтэ тэр зүйлээ бол ингээд мартаад уучлаад л бол явж байгаа юм шигээр бол гарч ирж байна. За тэгэд хэрэг энэ таарсан бол зөв группийг сонгосон байна гэсэн үг шүү. Дараагийн асуулт нь болохоор таны бодож байгаа хүн хоёрын харилцааг юу гэж бодож байна гэдэг асуу. За ер нь хоёрын энерги бол нэлийн ойролцоо байгаа юм шигээр бол гарч ирж байна. За одоо энэ хүн таны бодож байгаа хүн бол бас яг өөрийнхөө ажил карьертаа бол нэлийн анхаарал явж байгаа юм шигээр бол гарч ирж байна л да. Тэгээ энэ хүнийг бол нэлийн тийм чадварлаг хүнээр бол дүрслэж гаргаж ирж байна. Одоо ингээд ажил карьертаа бол нэлийн авьяас чадвартай, скил өндөртэй хүн байна. Тэгээд
хийж байгаа юмдаа бол нэлээд ингээд шамдаад хийдэг. Ер нь их авьяастай, чатарлаг хүнээр гаргаж ирж байна. Тэгээ ер нь бол энэ хүн ингээд одоо юу гэдэг амьдралынхаа бос зүйлсд бол нэлээд анхаарал тавьж байгаа юм шиг бол гаргаж ирж байна л да. Тэгээ яг одоор болохоор энэ хүн тантай харилцаагаа бол ер нь ингэж бодож байна. Ингээд бие биентэйгээ ерөөсөй ойлголцож чадахгүй байгаа. Яг ингээд баг болоод ажиллаж чадахгүй байгаа гэж бол бодож байгаа юм байна л да. Одоо ингээд те ямар нэгэн асуудал гарангууд за ингээд чи ингэж бодсон юм байна. Тань би ингэж бодсон юм байна. Хоёулаа асуудлаа ингээд шийдэх ч юм уу те. Яг ингээд одоо харилцаагаа ингээд төсөл гэж бодоод үзэнгүүт одоо хоёулаа хамтраад энэ төслөө сайжруулад явъя гэдэг утгаараа биш. Ер нь ингээд бие биентэйгээ л ерөөсөө тэгж одоо хосын тэр партнершип нь нэлээ муу байгаа. Бие биентэйгээ ойлгоцож чадахгүй байгаа л гэж бол бодоод байгаа юм байна. Тэгээд яг энэ зүйлээсээ болоод энэ хүн бас өнгөрсөн дөрөөсөө унтаж чадахгүй энэ зүйлээ амар их боддог байсан юм байна л да. Шинэ унтах гэхээр л тантай хэрэлцэн зүйлээ бодоод ч юм уу те. Энэ харилцаанд болсон бүх зүйлүүдээ бодоод унтаж чаддгүй байсан юм шигээр бол гаргаж ирээд байна л да. Ер нь бол нэлээд санаа зовнилтой байдаг байсан юм шигээр байна. Тэгээд яг одоо бол яг энэ зүйлээс одоо гараа явж байгаа гэж бол гарч ирж байна л да. Яг өмнөх шигээ тэгэж их санаа зовоод ингээд байдгүй болцсон юм шигээр бол гарч ирээд байна. Одоо л арай тэр зүйлүүд одоо багасж байгаа гэх юм уу? Нэг зүйл нь болохоор таныг бас амар их сандаг байсан юм шигээр бол гаргаж ирээд байна л да. Хаяадаа ингээд таныг санаад өөрт нь хэцүү байдаг юм шигээр бол гарч ирж байна. Ингээд санаад тэгээ санахаараагүй одоо санаж болохгүй шүү тий. Би өөрийнхөө амьдралдаа санаа зовоод явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд таныг санахаараа ингээд санахгүй байх гэж амар их хичээд юм байна л да. Санахаараа өөр зүйлүүд хийгээд явдаг ч юм уу. Тэгээ тэрнээсээ болоод энэ ч өөрт нь амар хэцүү байсан юм шигээр байна л да. Ингээд тэгээ амар их юм бодоод ч юм уу. Өөрт нь амар тийм сэтгэл санааны хувьд л амар хэцүү байсан юм шигээр бол гараад ирж байна. Гэтэ одоо ч гэсэн тэгээ үе бол таныг амар их сандаг бололтой. Тэгээ танд одоо хүртэл сэтгэлтэй, танд бол одоо хүртэл хайртай гэж бол гарч ирж байна. Таныг бол ингээд сэтгэл зүрхээс авч хаяад мартаагүй байгаа. Тийм сандаг хэвээрээ байгаа. Гэтэ зүгээр ер нь ингээд одоо өөрийнхөө ингээд амьдралдаа нэлийн анхаарал тавьж байна гэж бол гарч ирж байна. Тэгээд ягаад ч юм ингээд нөгөө одоо хоёр хос ингээд бие бинтэйгээ ингээд те баг болж ажиллаагүй гэдэг байгаа штэ ингээд ойлголцохгүй байгаа. Тэрнээсээ болоод яг харилцаа руугаа бас ингээд ороод тантай буцаад үерхэд ингээд харилцаатай болоод явах бас өөрт нь тийм одоо төлөвлөгөө бодлол одоохондоо байхгүй юм шиг бол гарч ирээд байна л да. Одоогоор зүгээр шинэ эхлэлийг амар хүсэж байна гэж бол гарч ирж байна. Шинэ зүйл амар илэрхийлсэн энерги бол гарч ирээд байна л да. Ялцчихгүй. Тэгтээ бол танд бол одоо хүртэл үнэхээр сэтгэлтэй байна. Ялцчихгүй. Танд бол хайртай, таныг бол сэтгэл зүрхээс авч гараагүй байна л гэж бол гарч ирж байна. Энэ дээр нэлээд жоохон удчих шиг боллоо. За дараагийн асуулт болохоор энэ хүний таныг сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэд асууя. За бараг сая гараад ирсэн дээ. За энэ хүнээс бол яг хоёрцсан мэдрэмж бол амар их гарч ирж байна.
яг одоогор бол тантай яг ирээдүгөө харж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Яг сэтгэл мэдрэмж гэхээсээ илүү бас яг харилцаагаа бодох бодол нь амар их гарч ирээд байна л да. Яг өмнөдөр бол ялцчгүй танд хайртай гэж гарч ирсэн болохоор яг энэ хүн болохоор өөрийгөө яг яаж хараад байна вэ гэхээр би одоо яг ингээд сериусны харилцаанд ороод цаашаа явхад бол бэлэн болцсон байгаа гэж бол бодоод байгаа юм л да. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр ингээд бэлэн болцсон байгаа гэж бол бодоод байгаа юм байна. Тийм болохоор уг нь хэрэг энэ харилцаанд ирээдүй харж чадах юм бол би хизээч бууж өгөхгүйгээр ингээд хичээд явнаа гэсэн нэг тийм бодолтой байна. Да чамын гол нэг тантай харилцаанд ерөөсөө ирээдүй харж чадахгүй байна л да. Яг ингээд битүүрийн харилцаа өсөж ивчлээ болоо цаашаага битүүр ингээд нийлээд явах байх та тий цаашаага ингээд дөрөв хөөжтэй энэ харилцаанд байгаад яваад байх та гэсэн тийм бодол одоо тийм ирээдүй ч юм энэ хүн яг одоохондоо харж чадахгүй байна гэж бол гарч ирж байна. Тийм болохоор яг энэ хүн яг ямар сонголт хийхээ сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд энэ харилцаанаас өөрт нь амар тийм тэртэй хүн тачаа болоод ирсэн юм шиг бол санагдаж байна гэж бол гарч ирж байна. Ингээд одоо ингээд хоёрын харилцаа хамгийн гол одоогийн байгаа байдал нь өөрт нь амар хэцүү байгаа юм байна л да. Ингээд би бинийг ойлгохгүй ингээд тий сайхан тийм хосууд байж чадахгүй байгаа байдал нь өөрт нь амар хэцүү байгаа юм шигээр гарч ирж байна. Яг сэтгэл мэдрэмжэн дээр болохоор ингээд одоо тий дээрээс ингээ 10 муу татцсан юм шиг тийм мэдрэмж бол төрж байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээ бас одоо болохоор бас ингээ өөрийнхөө бартам зантаас амар их тэмцэлтэж байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд одоо жишээ нь юу гэдэг танилуу одоо гүйж очиод хоёлаа харилцаагаа ингээд тий дахиад эхлүүлээ. Хоёлаа ингээд илүү сайн бие бинтэйгээ ингээд ойлголцож байж хамтарч ажиллая одоо юу гэдэг те энэ харилцаагаа ингээд одоо те чин там болгоод зохицуулаад хоёулаа бие биенээ сайхан ярилцаад энэ одоо харилцаанд хичээл зүтгэл гаргаад цаашаа хоёулаа ингээд харилцаандаа бууж өгөөд явахгүй байя гэдэг тань дээр ирж чадахгүй л байна л да. Уг нь бол ингээд өөрийнхөө бодоод байгаа болохоор би ингээд харилцаандаа бууж өгч чадахгүй бууж өгөхгүйгээр явж чаднаа гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ амархан тэрийгээ өөрөө танд очиж хэлэх гэхээр бардам цантайгаа л амир тэмцэлтэд байгаа гэж бол гарч ирж байна. Нэг болохоор за энэ хүн дээр очсон дээрч юм шиг гүүч юм шиг те яг очиг өнгөд бартан зан өөрийнх нь ингээд хойноос нь татаад байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Ялцчихгүй. Тэгээд энэ харилцаанаас олж нэлээд их шаналсан юм шигээр бол гарч ирээд байна. Ялцчихгүй. Уг нь бол энэ хүний бардам зан ингээд одоо дарагдах юм бол уг нь бол ингээд те таны төлөө харилцааныхаа төлөө энэ бол тэмцэхэд бол ингээд бэлэн байгаад байгаа байхгүй юу. Гэтэ ингээд хамгийн гол юм ингээд бардам зан байгаад байгаа болохоор одоохондоо бас танил үйлдэл хийж чадахгүй л байгаад байгаа юм шигээр бол гарч ирж байна. За дараагийн асуулт нь болохоор хоёрын ирээдүйд танил холбогдохоор байна уу гэд асууя. За нэг хоёр бүлгийн сонгосон бодож байгаа. Хоёрын ирээдүйд за ойрын ирээдүйд бол таны бодож байгаа хүн тань руу холбогдож орж ирэхээр байна. Тэгээд ер нь бол ингээд маш одоо зүрх сэтгэлээсээ ч юм уу яг тийм гүнзгий юм болыг хэлж бол орж ирэхгүй юм шигээр бол гарч ирж байна. Зүгээр аль болох хөнгөн байдлаар бол тань руу одоо орж ирнэ гэж бол гарч ирж илаа л да. Жишээ нь хөөе сайн уу юу байна? Юу хийж исэн бэ? Сайн сууж исэн үү ч юм уу те. Нилээд тэгж хөнгөн орж ирэхийг бол хичээх юм байна. Тэгээ ер нь бол хоёроо ингээд ярилцаад аль болох асуудлаа шийдэхийг бол хичээнэ гэж бол гарч ирж байна. Ямар ч хэсэн тань руу холбогдож орж ирэх юм байна. За тэгээд хизээ гэж үзье.
хизээ танилаа холбогдох вэ? За 3 дахь өдөр холбогдох боломжтой, эсвэл 4 хоногоос 4-7 хоногийн дараа бол холбогдох боломжтой байна гэж бол гарч ирж байна. За нэг юм нь болохоор нөгөө ингэж хэлсэн шүү дээ, амир хөнгөн холбогдож орж ирнэ гэд хэлсэн шүү дээ. Тэгэж холбогдож орж ирж байгаа байдал нь яагаад ч юм танд тийм одоо энэ хүн хичээл зүтгэл гарахгүй байгаа юм шигээр бол санагдах юм байна л да. Магадгүй одоо ингээл та төсөөлөлтөй болохоор ингээл бараг бэлэг сэлт өгөөд бараг тэг гуйгаад ингээд над руу холбогдож орж ирэндээ гэсэн тийм төсөөлөлтөй байгаа бол энэ хүн болохоор эсрэгээрээ ингээд аль болох ингээд одоо юу гэдэг хөнгөнөөр те орж ирж байгаа байдал нь яагаад ч юм тань хичээл зүтгэл хангалттай одоо гарахгүй байна гэдэг нэг тийм сэтгэл бол төрнөө гэж бол гарч ирж байна. Гэтэл бол цаана бол танд бол маш их хайртай, тантай буцаад нийлхийг хүсэж байгаа л гэж бол гарч ирж байна. Тийм болохоор ер нь нэлээд ойрцсон байна. 4 хоногоос 4-7 хоног ч юм нэлээд ойрхон л тань руу холбогдохоор бол гарч ирж байна. За тэгээ дараагийн асуулт нь болохоор хоёрын харилцааны ирээдүй. Таны хоёрын харилцааны ирээдүй. За нэгдүгээр бүлгийг сонгосон. За хоёрын харилцааны ойрын ирээдүйгээд үзлээ. Тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Яалтчгүй одоо ингээд энэ залуу нь одоо энэ хүн танилаа холбогдоод орж ирэхдээ бол нэлээд тууштай байна гэж бол гарч ирж байна. Тэг өмнө хэлсэнчлэн энэ хүн бол одоо илүү доктортой, илүү намд суудсан те яг таныг зорио, таныг гээд угаасаа ингээд сонгоод одоо энэ харилцаандаа ингээд одоо хүч хөдөлмөр гаргаад сэтгэл зүрхийг гарахтаа яг өөрөө бэлдсэн байна. Энэ хүн бас өөрөө бэлэн байна гэж бол гарч ирж байна. Тийм болохоор танилаа холбогдоод ирэхдээ бол нэлийн тууштай өдөр болгон бичээд тантай нэлийн харилцаагаа одоо юу гэдэг ингээд нэг тийш нь болгоо ойлголцох гээд амар хичээгээд те. Ерөөсөө амар их тууштай байна гэж бол гарч ирж байна. Тэгтээ хамгийн гол нь яг ингээд бас одоо юу гэдэг дөнгөж одоо ингээд холбогдоод орж ирж байгаа болохоор бас яг энэ хүн танд сэтгэл зүрхээ бас ингээд өгөөд одоо сэтгэл зүрхээ ингээд одоо тэгээ шүү дэлхийд танд өгөөд байхад бол бэлэн биш байна л та яг одоо юу гэдэг ингээд шууд холбогдоод орж ирэхдээ чил миний цорын ганц хайр гээл шууд одоо амар романтик байгаа бас яг тэгж чадахгүй байна хоёрын ирээдүйд. Яг ингээд цаг өнгөрсний дараа бол энэ мэдээж эргэж болно л доо. Гэтэ одоохондоо бол яг тэгж бол бас тантай харьцаж чадхаагүй байна л гэж бол гарч ирж байна. Тэгтээ энэ хүн угаасаа ингээд яг харилцаагаа одоо тий ингээд буцаа сэргээх гэж угаалаа хүч хөдөлмөр гаргаад тууштай явна. Тэн дээр бол ингээд ямар ч асуудал байхгүй юм шигээр бол гаргаж ирж байна. Гэтээ зүгээр ингээд дөнгөж холбогдож орж ирж байгаа болохоор бас яг шууд тэгж романтик байж чадахгүй байх. Тэгээд бас энэ хүн таны үн цэнийг маш ойлгоцсон орж ирэх юм байна л та. Энэ л эмэгтэй ингээд надад хэрэгтэй байсан эмэгтэй байсан юм байна. Энэ үнэхээр одоо тий эмэгтэй хүний бүх зан чанарыг агуулсан тийм эмэгтэй хүн юм байна гэд таны яг үн цэнийг чи маш сайн ойлгоцсон тань дээр орж ирнэ гэж бол гарч ирж байна.
угаасаа яг таныг л сонгоод орж ирж байхаар бол харагдчихээн. Таныг болохоор ер нь ингээд эмэгтэй хүн байж болох бүх сайхан зам чанарууд байдаг. Тийм эмэгтэй хүн гэж бол бодоод байгаа юм байна л та. Тэгээд хамгийн гол нь энэ хүний бас нэг тийм айжсэн айдас байсан юм байна л та, ялцчихгүй. Ингэж бодоод байгаа юм байна. Энэ хүн яг одоогоор болохоор хэрвээ би ингээ холбогдоод орж ирвэл энэ хүн намайг түлхээд цаашаа одоо тий явчвал яана гэж бол бодоод байгаа юм байна л та. Ингээд одоо холбогдоод хичээгээд ингээд ороод ирэнгүү зүгээр намайг тоохгүй ингээ орхичвал яана гэж бол амар их бодож исэн тийм айдас байгаа юм байна. Тэрнээсээ болоод бас яг ингээ одоохондоо танилаа холбогдож орж ирж чадахгүй байгаа юм байна л та. Гэтэ угаасаа энэ айдсаа даваад тэгээ угаасаа танилаа холбогдох юм байна. Тэгээд бас зарим хүмүүсийн хувьд бол энэ холын харилцаа байж болцсогүй. Олон хүн үзэж байгаа болохоор заавал таарах албагүй шүү. Тэгээ ямар ч байсан ойрын ирээдүйд бол нэг ийм л зүйл болох юм байна л да. Энэ эрэгтэй нь болохоор яалтчгүй таньныг гээд зориод хичээл зүтгэл гаргах юм байна. Гэтэ одоохондоо яг зүр сэтгэлээрээ тантай хандж чадахгүй. Гэтэ таны үн цэнийг маш их ойлгоцсон орж ирэх юм байна. Тэгээд юу ч болсон бай энэ харилцаанд сонгоод цаашаа явна да гэсэн нэг тийм л бодол ирмэлцэлтэй байх юм байна энэ залуу. За тэгээд ингээд мэрэгэн дуслаа шүү. Тэгээ нэмэлт авахыг хүсвэл Facebook юм Instagram-аар холбогдож орж ирээрэй. Нэмэлтээр болохоор энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна. Тэгээд хоёр буцаад нийлэхээр байна уу гэдэг хоёр асуулт асууж байгаа. Тэгээ хувийн онцлог авахыг хүсвэл бас Facebook юм Instagram-аар орж ирээрэй. Facebook нь болохоор тааруу хайр хүзрийн мэрэг гэдэг байгаа. Instagram болохоор тааруу дугаар зураас хайр гэд байгаа шүү. Тэгээд код авахыг хүсвэл бас холбогдорой. Хоёр төрлийн код байгаа. За тэгээд энэ сонгосон Oracle карт нь болохоор Secret Union гинэ. Энэ харилцаагаа маш их хүндэтгээд ингээд одоо үнэт эрдэм байдлаар ингээд хадгалж агаарай л гэсэн тийм утгатай байна л да. За бичлэгийн таалагдсан бол ийм Тэрнээлийн өнгөтэй ямар нэгэн эможи комент дээр бичээрэй. Тэгэхээр ингээд энэ бичлэг таалагдсан байна гэж бол ойлгох шүү. За баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа. За одоо ингээд мэрий эхэлж байна. За хамгийн эхлээд болохоор энергийн шалгалтын та зөв группээ сонгосон байна уу гэдэг. За тэгэхээр 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс тексттэй юм харилцаа холбоотой байгаа хүнтэй харилцаагаа юу гэж бодож байна вэ? За та одоогор болохоор энэ хүнтэй харилцаа юу гэж бодож байна гэхээр яг одоо цаанаа сэтгэлээсээ ч юм уу ингээд энэ харилцаа өсөл дэвшилтэд явна да бит хоёр ингээд те бит хоёрын харилцаандаа ингээд хичээж чадвал уг нь бол цаашаа ирээдүйдээ явах харилцаа гэж бол үүн бол бодоод байгаа юм байна л да дотроо болохоор. Гэтэ ягаад ч юм бүхэн яг таны хүснээр бол байхгүй байгаа. Одоо юу гэдэг би бинтээ ерөөсөө ойлголцохгүй байж байгаа салсан ч юм уу те ер нь ингээд одоогийн нөхцөл байдал нь ерөөсөө тань таалагдахгүй байгаа, таны хүснээр биш байгаа л гэж бол гарч ирж байна. Гэтэ уг нь бол сэтгэл зүрх дотроо бол энэ харилцаа уг нь бол цаашаа яваад тий ингээд дүр шинтэй байгаа цаашаа явах байхтаа л гэж бол та бодоод байгаа юм байна л да. Тэгээ энэ харилцаанаас болоод таны зүрх сэтгэл бол маш ихээр
шархалсан байна гэж бол гарч ирж байна. Тэгээ тэрнээсээ болоод ч тэр юм уу та ерөөсөө ингээд зүр сэтгэлээ амар их дардаг болцсон байна гэж бол гарч ирж байна. Яг ерөөсөө ингээд зүр сэтгэлээрээ ерөөсөө одоо юу гэдэг ямар нэгэн зүйлийг хийхгүй те ер нь ингээд толгой тархиа бодоод толгоороо бүх юмаа ингээд бодоод яваад байгаа юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь ингээд зүрхтэй ингээд амар шархалснаасаа болоод тэр ч юм уу таны сэтгэл санаас амар тогтворгүй байгаа гэж бол гарч ирээд байна л да. Тэгээ яг одоогор болохоор та бас яг ажил төрөлтөө амар их анхаарал явж байгаа юм шигээр гарч ирж байна. Ер нь бол маш их ачаалттай ажиллаж байгаа гэж бол гарч ирээд байна. Яг одоогор болохоор таны нэр нь маш их одоо хийх зүйл ихтэй. Одоо ингээд ер нь бол энэ жил дуусах гэж байгаа. Магадгүй тайлан төсөл хийх ч юм уу те. Хийх зүйлс маш их ихтэй байгаа. Ажил дээрээ маш их одоо стресстэй одоо үгүй дарамттай байгаа юм шиг бол гарч ирж байна л та. Гэтэ тэр хэрээрээ бас ингээд таймер одоо ажил дээр ямар нэг амжилт гаргаж байгаа юм шиг бол гарч ирээд байна. Яг хийсэн төсөл нь ингээд маш амжилттай байгаа ч юм уу те. Ер нь ингээд ажлынхаа дунд таны ингээд аяас чатар маш их тодроод ингээд гарч ирж байгаа ч юм уу. Ер нь ингээд ажил карьертэй маш их амжилттай байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд угаасаа яаж бодсон ч тэр ингээд та энэ харилцаанаас өмнө гарч явахыг амар хичээсэн юм байна л да. Өмнө нь өнгөрсөн ингээд энэ харилцаагаа болий те миний зүрх сэтгэл маш их ингээд шархалсан. Манай нохоо жоохон саад болоод байна уучлаарай. Өнгөрсөн миний зүрх сэтгэл маш их шархалсан. Тэгээ энэ харилцаанаас гарч явъя гэдэг амар хичээсэн юм шиг бол гарч ирж байна. Гэтэ ягаад ч юм энэ хичээл зүтгэл нь ерөөсөө талаар болсон юм шиг ерөөсөө энэ харилцаанаас гарч чадахгүй байна гэж бол гарч ирээд байна л да. Энэ харилцаагаа одоо юу гэдэг энэ хүнээ мартаад энэ харилцаагаа мартаад явж чадахгүй байгаа. Гэтэ энэ хүн одоо яг уучлж байгаа тэр процесстэй таныг явж гинэ гэж бол гарч ирж байна. Өнгөрсөн магадгүй энэ хүн миний зүрх сэтгэлийг маш их шархалсан гэд одоо тийм байсан бол одоо л их тэр хүнээ ингээ уучлж байгаа тэр процесстэй явж байгаа л гэж бол гарч ирээд байна. За хэрвээ энэ нь таарсан бол таны сонгосон хүн гэсэн үг шүү. За тэгэхээр таны бодож байгаа хүн тантай харилцах харилцаагаа юу гэж бодож байна гэдэг одоо асуу. Бодож байгаа хүн юу гэж бодож байна? За ер нь бол ингэж гарч ирж байна. Тантай харилцаа юу гэж бодож байна гэд асуухад бол энэ хүн яг ингээд танаас жоохон хамааралтай болцсон юм шигээр бол гарч ирээд байна л да. Одоо юу гэдэг ингээл таны бодоол одоо айц чаргалтай болцдог. Таны бодоол гунигтай болцдог тий. Ингээд таньгүй байж чадахгүй юм шиг бүх өөрийнх нь сэтгэл санаа бүх зүйл нь танаас хамааралтай болцсон юм шиг бол гарч ирээд байна энэ хүн. Ингээд одоо юу гэдэг те таныг санаад гуниглцдаг, таныг бодоод аз жаргалтай болчтой нэг тийм хамааралтай болцсон л гэж бол өөрийгөө бодоод байгаа юм байна л да. Тэгээд тэгсэн мөртлөө бас яг энэ харилцаагаа сонгоод яг тань руу яг үйлдэл ерөөсөө хийж чадахгүй байна. Яагаад вэ гэхээр ингээд таныг ерөөсөө бэлэн биш байгаа гэж бол бодоод байгаа юм байна л да. За нэг бол ингээд мөнгө санхүүгийн хувьд амьдралынхаа ингээд те ингээд
амьдралынхаа яг ингээд бэлэн байдлын хувьд тэр нь одоо юу гэхээр ингээд сургуулаа төгсөөгүй ч юм уу, яг одоо мөнгө санхүүгийн хувьд доктортой болоогүй ч юм уу те, насны хувьд болоогүй ч юм уу, ямар нэгэн тийм амьдралын шалтгаанаас болоод таны ингээд бэлэн биш байгаа, ингээд сериусны харилцаанд ерөөсөө бэлэн биш байгаа гэж бол бодоод байгаа юм байна. Тантай яг ингээд юм доктортой одоо шинэ эхлэлийг эхлүүлэхэд цаг нь биш гэж бол бодоод байгаа юм байна л да. Тийм болохоор яг тань л бас ингээд төвсөртэй үйлдэл хийж чадахгүй байна. За жишээлбэл одоо юу гэдэг ингээд тэр хүн ингээд ажилдаг, та одоо жишээ нь сурдаг гэж болно шүү дээ. Тэнгүүд ингээд тантай ингээд сериусны харилцаанд одоо орох гэхээр та ерөөсөө ингээд тийм харилцаанд бэлэн биш байдаг ч юм уу те. Тийм байдлаас болоод бас ингээд танил үйлдэл хийж чадахгүй байгаад байна. Тэгээ дээрээс нь бас таныг ингэж бодоод байгаа юм тийм одоо гендрийн ямар нэгэн тийм одоо зүүн тогтолт ингээд байхгүй, тийм ингээд traditional одоо жишээ нь эмэгтэй хүмүүс ингээд илүү даруй төлөв байх хэвээр, эмэгтэйлэг байх хэвээр, одоо үүдий одоо гэрийн эзний одоо тий нөхрийнхөө үгийг таагаад явах хэвээр ч юм уу, нэг юм одоо гендрийн нэг тийм тогтолцоо байдаг да. Гендрийн үүрэг оройл, таныг тэр гендрийнхаа үүрэг оройлыг яг ингээд хийж авахар тийм эмэгтэй хүн бишээ гэж бол бодоод байгаа юм байна л да. Магадгүй та бүр тийм одоо юу гэдэг эмэгтэй хүн юу ч хийж чадна гэдэг тийм төрлийн одоо эмэгтэй хүн байж болох л ах л та. Яг нэг үгээр тайлбарлаж хэлвэл би одоо хүүхэдтэй болохгүй, яагаад эмэгтэй хүн хүүхэдтэй болох ёстой гэдэг, би ажил карьерээ дагаад явнаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү эмэгтэй хүн байж болох байхаа. Эсвэл одоо юу гэдэг эмэгтэй хүн заавал гэрээ цэвэрлэх ёстой юм уу, эрэгтэй цэвэрлэх ёстой ч юм уу те. Яг тийм гендрийн үүрэг оройлоо одоо тийм гендрийн үүрэг оройлоор явдаг хүн бишээ. Тийм уламжлалт гендрийн үүрэг оройлоор явдаг хүн бишээ гэж бол таныг бодоод байгаа юм л да. Тийм болохоор яг танилаа бас үйлдэл хийж чадахгүй байна. Яг л өөрөө болохоор энэ залуу яг юу ямар эмэгтэй хүнийг хүсэж байна гэхээрээ яг тийм энерги зөөлөн одоо юу тийм ингээ гэрийн тийм эзэгтэй те. Яг тийм уламжлалт тийм гендрийн үүрэг оройлоо тийм эмэгтэйг өөрөө бол хүсэж байгаа юм байна л да. Тэгээд тэр хүссэн эмэгтэй таныг бишээ гэж бол мэдээд байгаа, тэгсэн мөртлөө тань сэтгэлтэй хайртай. Тийм болохоор тань үйлдэл бас хийж чадахгүй байна гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ харилцаанаас ол нэлийн бас ингээд зүр сэтгэл нь бол шархалсан гэж бол гарч ирж байна л да. Тэгээд тэр нь бас ингээд шархалсан тань сэтгэлтэй ч гэсэндээ бас ингээд бодоод байна. Энэ яг харилцаанд ингээд одоо хичээл зүтгэл гаргаад хөрөнгө оруулаад явах нь зөв шийдвэр үү, буруу шийдвэр үү гэж бол энэ хүн бас бодоод байгаа юм байна. Ингээд би энэ харилцаанд хичээгээд зүтгээд те ингээд явхад надад үр шим нь ирэх болоо, битээр одоо те тийм сайхан хосууд болж чадах болов уу гэж бол амар их бодоод байгаа юм байна. Тэрнээс тийш бол танд бол сэтгэлтэй те таныг романтик сэтгэл мэдрэмж их байна. Таныг их хайр сэтгэл бол байна. Гэтэ ингээ одоогийнхан тэр нөхцөл байдлаас болоод ч тэр юм уу яг ингээд одоо тогтсон шийдвэр бол хийж чадахгүй байна. Яг хоёр замын наан цаан зогссон байна л гэж бол гарч ирээд байна. За дараагийн асуулт нь болохоор таныг сэтгэл мэдрэмж хурдгаар бүлээс бодож байгаа хүн хурдгаар сэтгэл мэдрэмж юм. За сэтгэл мэдрэмжээр бол яалтчгүй танд бол хайртай гэж бол гарч ирж байна. Яг зүрх сэтгэл таныг сэтгэл мэдрэмжийн хувьд бол яг ингээд одоо өөрийнхөө зогсоод байгаа зүйл бол алгаа, зүгээр ингээд харилцааныхаа одоо байгаа нөхцөл байдлыг болдоод ч юм уу яг танилаа бас яг үйлдэл хийж чадахгүй байгаа даа л да.
Тэгээд хамгийн гол нь ингээд хоёрын тэр харилцааны тэр динамиктэй байгаа байдлаас болоод л амар их санаа зовдөг юм шигээр бол гарч ирээд байна л да. Магадгүй салсныхаа дараа ч юм уу одоо ч тэр ч юм уу тий ингээд шүн унтаж чадахгүй харилцаагаа бодоод яг ингээд бит хоёрын харилцааны тий энэ динамик энэ байгаа байдлыг ямар байна гэж амар санаа зовж боддог юм шигээр бол гарч ирээд байна л да тий. Би ингээд ийм уламжлалтай гендер ролтой ийм эмэгтэй хүнийг хүсээд байна. Даанч миний хайртай хүн маань юм биш ээ наа. Тийм байсан ч гэсэндээ би яг энэ хүнийг сонгоод тий яг ингээд одоо юу гэдэг ингээд гэр бүл болоод цаашаа явхад яах болоо гэж бол бодоод байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээ тэрийга бодоод амар их шаналал бодоол бүр ингээд тэрийг ургуулж бодоол тий overthink хийгээл хит их бодоод байдаг юм шигээр бол гарч ирээд байна. Тэгээд хамгийн гол нь ингээд танилуу холбогдоод танилуу үйлдэл хийхээсээ бас өөрийгөө амар бариад байгаа гэж бол гарч ирж байна. За би хүчтэй байх хэрэгтэй шүү тий. Би одоо ингээд шууд одоо юу яаж болохгүй шууд холбогдоод ороод тий зүс сэтгэлээ яг хилээд ингээд цаашаа явж болохгүй. Хэрвээ яагаад үл энэ харилцаа ямар ч ирээдүйгүй байвал яах юм бэ гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэгээ яагаад ч юм ингээд тантай ерөөсөө л болж бүтэхгүй л юм шигээр бол ингээд бодоод байгаа юм маш ингээд сөрөг байдлаар л бодоод байгаа. Тэгээ өөрөө энээсээ байгаад болоод тэр юм ингээд 50 бос байгаад байгаа юм байна л да. Тэгэхээр яг ингээд зүрх толгой хоёр гээ би бидээ тэнцэлтэй толгой нь болохоор ингээд та хоёр ирээдүйгүй чи ямар эмэгтэй хүн дуртай вэ эсвэл те та хоёр ингээд одоо юу гэдэг гэр бүл болвол болохооргүй байна тохирохгүй хүмүүс байна гэж бодоод бай гэж бодъё. Тэнгүүд ингээд зүрх сэтгэл нь болохоор танд бол хайртай тантай баймаар байгаа яг юм хоёр зүйлтэй тарих зүрх хоёр ингээд тэнцэлтэй байгаа юм шиг байна. Тэгээ ингээд одоогийн байгаа байдал нь ингээд өөрийнх нь хүссэн байдал биш байгаа болохоор л ингээд маш тайван бос байдалтай байгаад байгаа юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ та хоёрын дунд бол дуусгаагүй зүйл байна. Одоо ингээд одоо бүх юмаа ярилцаад ингээ их таймаар тэг ингээ салсан биш юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээ ингээд хэлж ярих зүйл амар ихтэй дуусгаагүй зүйл байгаа даа л гэж бол бодоод байгаа юм байна. За дараагийн асуулт нь болохоор танилуу холбогдохоор байна уу гэж байгаа. Хоёрын ирээдүйд холбогдохоор байна уу? За ойрын ирээдүйд танилуу холбогдохоор байна уу гэж бол асуухад бол үгүй гэж бол гарч ирж байна. За одоохондоо яс энэ хүн яг ингээд одоо юу гэдэг танилуу үйлдэл хийгээд ингээд явхад бол бэлэн бос байдалтай байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Одоо энэ хүн болохоор одоо юу гэдэг тантай уг нь бол гэр бүл болохыг амар хүсдэг байсан юм шигээр бол гарч ирээд байна. Тэгээд одоо салцсандаа одоо харилцааны байгаа байдлаасаа болоод ч тийм үү амар их гуниглдаг юм шигээр бол гарч ирээд байна л да. Одоо хүртэл ингэ гуниглаад байж байгаа. Тэгээ таныг ингээ мартахад амар хэцүү байгаа юм шигээр бол гарч ирж байна. Ингээ яагаад ч таныг бодоод байдаг танд одоо хүртэл хайртай тий ингээл гэр бүл болох байсан юм да гэж бодоод амар харамсаад суудаг байгаа юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд яг одоогор бол танилуу үйлдэл бол хийх боломжгүй байна, бэлэн биш байна. Шийдвэрээ хийгээгүй байна гэж бол гарч ирээд байна л да. Яалтчгүй яг өмнө хэлж ирсэн шиг те энэ харилцааг ингээд одоо зүрх сэтгэлээ яагаад хичээл зүтгэл гаргаад явсан дээрүүгүй юу гэдэг яг тэр байдалтай байгаа болохоор яг ойрын ирээдүйд бас яг танилуу холбогдож бол орж ирэхгүй байна л гэж бол гарч ирж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор хоёрын харилцааны ойрын ирээдүй.
3 дугаар бүлгийн сонсон хүмүүс бодож байгаа хүн болон тэр хоёрын харилцааныхан ирээдүй ямар байхаар вэ? За тэгээд хоёрын харилцааны орой ирээдүй ямар байхаар байна гэхэд би асуулаа л та. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хоёрын нэгэн ч юм уу ингээ өөртөө амар худлаа яриад ах юм байна. Ингээд өөрийнхөө асуудлуудтай ерөөсөө ингээд шийдэхгүйгээр л бүх буруу нөгөө өндөө өгөх гээд байгаа юм шиг бол гарч ирээд байна л та. Жишээ нь энэ хүний ийм байгаа байдлаас болоод л бид хоёр ингээд гэр бүл болж чадахгүй байгаа. Бид хоёрын харилцаа юм доктортой биш байгаа. Тийм ерөөсөө доктортой тийм ирээдүйд үүсгэх боломжгүй ад жаргалтай гэр бүл үүсгэх боломжгүй гэдээ өөртөө худлаа яриад байгаа юм байна л да. Ингээд өөрийнхөө бурууг ч юм өөрийнхөө асуудлыг ерөөсөө шийдэхгүйгээр нөгөө хүндээ л бүх бурууг өгөх гээд байгаа юм шиг бол гарч ирээд байна орой ирээдүйд. Тэгэд одоо хүртэл хоёрын бие биендээ их сэтгэл мэдрэмж байдаг, бие биендээ сайн, бие биендээ сэтгэлтэй тий. Тэгээд тэр нь маш хүчтэй байдлаар бол гарч ирж байна л да. Одоо хүртэлтэй бие биенийгаа ерөөсөө мартаагүй байгаа, бие биендээ сэтгэлтэй, бие биенийгаа боддог тий. Тийм байдал бол гарч ирж байна. Орой ирээдүйд ч тийм хэвээрээ байхаар бол гарч ирээд байна. Тэгээд ерөөсөө одоо юу гэдэг энэ залуу ингээд тань сэтгэлтэй юм байгаа ч гэсэндээ ингээд тань руу үйлдэл хийгээд орж ирэхээс бас орой ирээдүйд амар айгаад байхаар бол гарч ирээд байна л да. Ингээд ийм эрсдэл хийхээс л амар айгаад эмээгээд байгаа юм шиг бол гарч ирээд байна. Тийм болохоор ингээ орой ирээдүйд тэр ч юм уу те. Ерөөсөө ингээ сэтгэл мэдрэмжээ ингээ дарах гээд байгаа юм шиг бол гарч ирээд байна л да. Таны их сэтгэл мэдрэмж байгаа ч гэсэндээ ингээд тэрийг илэрхийлэхгүй дараад те яваад ахаар бол харагдчихэйна. Тэгээ яг энэ байдлаас болоод ч тэр орой ирээдүйд ерөөсөө ингээд одоо хин бие биентэйгээ ингээд тийм холын ирээдүйг ерөөсөө харж чадахгүй байна гэж бол гарч ирж байна. Тэгээд ингээд одоо юу гэдэг юм бит хоёр ингээд гэр бүл болно доо гэдэг тийм бодол ч юм уу тийм ерөөсөө харагдахгүй бие биентэйгээ ирээдүгөө ерөөсөө харж чадахгүй л байгаад ах юм байна орой ирээдүйд бол. Тэгсэн мөртлөө ингээд бие биенийгаа гих одоо тэр хүсэл тэмүүлэл одоо тэр passion одоо дур хүсэл эдэрэл амар өндөр байх юм шиг бол гарч ирээд байна. Уг нь бол орой ирээдүйд тэр ч юм уу хоёрын нэг нь ингээд бүх зүйлийн асуудлаа ярилцаад ингээд бүх асуудлаа шийдээд инхийг бол амар хүсэх юм байна л да. Гэтэ бас яг хүснээр бол болохгүй юм шиг бол гарч ирээд байна. Яалтчгүй хамгийн гол нь хоёрын нэг нь миний бодлоор юм багадгүй залуу л гэж бол би хараад байна л да. Ерөөсөө өөртөө л худлаа яриад бүх одоо бурууг л танд өгөхгүй байгаа юм шиг бол гарч ирж байна. Тийм болохоор орой ирээдүйд бас яг хоёр ингээд очроо олоод буцаа нийлж байна ч юм уу яг тийж бол гарч ирэхгүй байна. За ингээд мэргэн дуслаа шүү. За тэгээ нэмэлт авахыг хүсвэл Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. Нэмэлт нь болохоор танд энэ хүн юу хэлхийг хүсэж байна. Тэгээд хоёр ирээдүйд буцаад нийлэхээр байна уу гэж бол асуухаараа л байгаа. За тэгээд хэрвээ энэ мэргэнд таалагдсан бол нэм албар шар өнгөтэй эможи комент дээр бичээрэй. Тэгээд бас ийм хувийн уншлага авахыг хүсвэл
Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. Facebook нь болохоор та руу хайр хүзрийн мэрэг гэдээ байгаа. Instagram нь болохоор та руу доор зугаас хайр гэд байгаа шүү. Тэгээд энэ Oracle картын учир нь new beginning гинэ. Тэгэхээр бас одоо шинэ эхлэл гэж бол гарч ирж байна. Таныг одоо шинэ ийм адлын явдлууд бол хүлээж байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй энэ шинэ эхлэл нь та хоёрын харилцааны шинэ эхлэл байж болно. Эсвэл таны амьдралд одоо шинэ эхлэл ирэхээр бол гарч ирж байна. За тэгээд бичлэг таалагдсан бол комент бичээрэй, лайк дараарай. Тэгээд нэмэлт юм уу хувийн онцлог авахыг хүсвэл манай social хаягаар холбогдоорой. За баярлалаа. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа одоо ингэ мэрэгэн эхэлж байна. За зөв групп сонгосон байна уу тэгээд энергийн шалгая. Та одоо энэ X юм уу харилцаа эдрэгтэй харилцаа холбоотой байгаа. Энтэй харилцаагаа юу гэж бодож байна вэ? За та яг одоогоор яг энэ харилцаагаа юу гэж бодож байна вэ гэдээ асуулаа. Тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Яг та яг одоогоор болохоор нэлийн их ажил төрөлтөд анхаарал тавьж байгаа юм шиг бол гарч ирээд байна л да. Нэлийн стресстэй байгаа болов уу гэж бол гарч ирж байна. Тэгээ энэ бүлгийг сонгосон хүмүүс ер нь нэлийн эрэгтэй эрчим өндөртэй хүмүүс байхаар бол харагдчихэна. Тэгээд ер нь бол ингээд одоо юу гэдэг ажил мөнгө санхүү карьер тийм энэ бүх зүйлүүдтэй маш их төвлөрөө тасаг харилцаагаа 100% ингээд чухалчлаад бодохгүй байгаа юм шиг бол гарч ирээд байна л да. Тэгээд та бас ингээд нөгөө харилцаандаа ингээд ямар нэг үйлдэл хийхээс жоохон айгаад байгаа л гэж бол гарч ирээд байна. Магадгүй өнгөршөнд ингэж бодсон юм шиг байна. Би ер нь ингээд уучлахгүйгээд ороод тийм энэ хүнийг ингээд хоолой буцаад нийлье гэж хэлвэл яах бол гэж амар их боддог байсан юм шиг бол гарч ирээд байна л да. Гэтэ ингээд айгаад байгаа юм байна. Хэрвээ би ингээд те XSS ч юм уу эдгэтэй ярилцаатай байгаа хүнээсээ ингээд уушлахгүйгаад эсвэл хоёулаа ярилцъя, асуудлаа шийдэгээд ороод ирэнгүүт энэ хүн намайг тоохгүй бол яанаа л гэж их бодоод байгаа юм байна. Тоохгүй байвал яанаа, нөгөө хүлээн авахгүй байвал яанаа гэж бодоод байгаа. Тэгээд ингээд шинэ үйлдэл одоо тийм үйлдэл хийхээсээ амар их имээгээд байгаа юм шиг байна. Тэгээ уг нь бол ингээд буцаж нийлэх хүсэл танд байгаад байгаа мөртлөөс та бас өөрөө хоёртоо байгаа юм л да. Яг л хоёрын ингээд салсан байдал маш шудраг бус байсан юм шиг бол гарч ирээд байна л да. Ингээд салцсан байгаа салах үед яац ч юм та тийм маш их шудраг бус одоо байдлыг амар мэдэрсэн гэж бол гарч ирж байна. Тэгээ тэрнээсээ болоод чинь ингээд та одоо бодож байгаа хүнтэйгээд нэг тийм доктортой ирээдүг үүсгэж чадахгүй гэж бол бодоод байгаа юм байна л да. Ингээд бит хоёр буцаад нийлээд ингэсэн ч гэсэндээ бит хоёр ингээд доктортой тийм сайхан ирээдүг бүтээж чадахгүй дээ л гэж бол бодоод байгаа юм байна. Тэгсэн мөртлөө яг зүрх сэтгэл нь болохоор энэ хүнтэйгээ буцаж нийлхийг бол амар хүсэж байгаа гэж бол гарч ирж байна л да. Тэгээ салах үедээ бас та нэлээд их зовж зүдэрсэн юм шиг бол гарч ирээд байна. Ингээд одоо зүрх сэтгэлээр маш их шаналсан байна. Тэгээд бүр тэр шанал нь болохоор сэтгэл мэдрэлийн одоо сэтгэл зүрхний ядаргаа болж ирсэн юм шиг бол гарч ирээд байна л да. Тэгээд та энээсээ тэгтээ одоо бол нэг идгрээд гарч явж байгаа гэж бол бууж ирж байна. Гэтэ одоо хүртэл харилцаагаа боддог. Одоо хүртэл харилцаанаас яг 100% та бол гарч яваагүй бол харагдчихэв. Тэгээд
ер нь бол яг ингээд таны байдал бол маш их хоёрсон байдалтай бол харагдаж байна. За тэгээд энэ байдал тантай таарч байгаа бол зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны бодож байгаа хүн тантай харилцаагаа юу гэж бодож байна гэж асууна. За энэ байдлаас харахад бол ялцчгүй хоёрын энерги бол маш ойролцоо гарч ирж байна л да. За таныг болохоор бол ингэж бодоод байгаа юм байна. Маш сэтгэл татам, одоо харизма өндөртэй, үзэсгэлэнтэй, амбицтай, тийм эмэгтэй хүн гэж бол таныг бодоод байгаа юм байна л да. Гэтэ яаж ч хоёр яг ингээд ийм гоё одоо бие биендээ таарсан тийм хос бол ерөөсөө бишээ гэж бол бодоод байгаа юм байна. Ерөөсөө тийм хос бийж чадахгүй байгаа гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэгээ аль болох ингээд нөхцөл байдалтайгаа ингээд эвлэрээд одоо байгаа байдлаа маш тий логикоор ингээд амьдралтай буусан тэгж харахыг бол амар хичээж байгаа гэж бол гарч ирж байна. Одоо жишээ нь өмнө нь магадгүй ингээл тантай ингээл ирээдүгөө төсөөлөл тэ бит хоёр ингэндээ тэгэндээ гэж амар төсөөлдөг байсан бол одоо аль болох ингээ амьдралтайгаа ингээд одоо эвлэрээд ийм одоо сэтгэл татам сайхан эмэгтэй байгаа ч гэсэндээ бит хоёр ингээ хос болоо нийлж чадахгүй бит хоёр бие биендээ тохирсон хосууд бишээ л гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэгэд ер нь бол одоогор бол маш амар тайван бос байдалтай байгаа. Яагаад гэвэл энэ хүн ингээд тань руу холбогдоод шууд ороод асуудлаа шийдэхийг бол маш ихээр хүсэж байна гэж бол гарч ирж байна. Боломжтой бол тань руу ингээд холбогдоод ороод асуудлаа шийдэхийг хүсэж байгаа. Тэгтээ ингээд тархины юу гэж хэлээд байгаа гэхэд хоёр ингээд тохирох ашууд биш те, чамд тохирох хүн биш ээ гэд байдаг. Тэгээд ингээд хоёрдоо байгаа юм байна л да. Уун бол тань шууд холбогдож орж ирээд хойлоо те ингээд ирээдүгээ ингээд те тантай ингээд одоо бүтээгээд одоо явъя гэхлийг бол хүсээд байгаа юм байна. Даанч юусоо тэгж чадахгүй байгаа гэж бол гарч ирээд байна л да. Тантай зүгээр нөө ирээдүгээ амар их ярихыг хүсэж байна гэж бол гарч ирж байна. Ирээдүгээ хамт төлөвлөөд хойлоо ингээ тгээ ч юм уу те. Тэхийг бол хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ яг одоогоор болохоор энэ хүн таныг мартахын тулд энэ харилцаасаа явахын тулд маш их ажиллаж байгаа, ажил төрөлдөө анхаарч байгаа гэж бол гарч ирж байна. Ингээд сэтгэл мэдрэмж ингээд болохоор таныг хүсээд байгаа, тантай байхыг хүсэж байгаа. Тэгэд ингээд тань ч шууд холбогдоод орж ирээд ирээдүгөө ярилцахыг хүсэж байгаа. Тэгтээ тархинд болохоор үгүй гэдэг байгаа. Тийм болохоор ингээд аль болох одоо харилцаагаа бодохгүй, энэ харилцаанасаа гарч явахын тулд бол ингээд одоо ажил төрөл карьертай маш их анхаарч байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ энэ залууд ч гэсэндээ энэ хүн ч гэсэндээ нэлээд бас ингээд одоо юу гэдэг ажил карьер амбицтай тийм хүн юм шигээр бол гарч ирээд байна л да. Уг нь бол хоёрыг бол амар тохирсон хос юм шигээр бол гаргаж ирээд байна. Тэг ягаад ч юм энэ хүн өөрөө болохоор ингээд тантай тохирохгүй гэж бол бодоод байгаа юм байна л да.
Тэгээ одоогор болохоор энэ хүн бас амар шинэ эхлэлийг амар хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Магадгүй энэ хүн одоо олон хүнтэй зэрэг уулзж байгаа ч юм уу ингээд таныг орлох хүнийг л хайгаад байгаа юм шиг бол гарч ирээд байна. Боломжуудтайгаа маш их нээлттэй хандж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгэхээр одоо өөр хүнтэй бичиж үзээ, өөр хүнтэй уулзч үзээд явдаг ч юм уу те. Ер нь бол амар тэгээд яваад байгаа юм шиг бол гарч ирээд байна. Гэтэ энэ нь болохоор яг тань хайртай сэтгэлгүй гэдэг утгаараа бол биш. Зүгээр яагаад ч юм энэ хүн тантай ингээд ерөөсө тохирохгүй л гэж бол өөрөөгөө бодоод байгаа юм байна. Тэгээ тэрнээсээ яг болоод үйлдэл ерөөсөө хийж чадахгүй. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны гих сэтгэл мэдрэмж нь ямар байна гэж асууж байгаа. За таны сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэдээ асуулаа. Тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Энэ харилцааг бол ингээд угаасаа дууссан. Ерөөсөө ингээд дахиж эхлэх боломжгүй ч юм уу. Угаасаа л дууссан л гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэгэл энэ байдалтай ер нь бол ингээд эвлэрч байгаа гэж бол гарч ирж байна. Ингээд эвлэрсэн. Тэгээд аль болох одоо юу гэдэг аль болохгүй нэглэхгүй байхыг бол хичээж байгаа гэж бол гарч ирж байна. Ингээд одоо энэ харилцаа дуусцсандаа эвлэрээ бүх зүйлийг амар баланстайгаар бодохыг бол амар хичээж байгаа гэж бол гарч ирж байна л да. Тэгээд яг энэ хосынхаа харилцаанаасаа болоод өөртөө амар их тэмцэлддэг, таныг бодоод бас амар их дотроо тэмцэлддэг байсан юм шиг бол гарч ирж байна. Яг өнгөрсөнд таны одоо юу гэдэг ингээл сайхан зан чанаруудыг бодоол одоо юу гэдэг ингээл амар хайрн хүрээд эсвэл таныг амар ингээд одоо зүгээр одоо эргээр бодоод ч юм уу тэнгууд нөгөө тал руу болохоор таны муухай зан чанаруудыг бодоод таныг сөргөөр бодоод идэх ч юм уу бас харилцаагаа амар тэгж боддог байсан юм шиг бол гарч ирээд байна л да. Одоо ингээд харилцааныхаа сайхан үеүүдийг бодоод амин эргээр харснаа одоо сөрөг болсон зүйлүүдэд бодоод ингээл харилцаа сөргөөр бодоод идэх ч юм уу өнгөрсөндөө амар их тэгж өөртөө тархиндаа тэмцэлцдэг байсан юм шиг бол гарч ирж байна. Гэхдээ одоо тэр нь одоо арай гайгүй болж байгаа гэж бол гарч ирж байна л да. Тэгээ аль болох ингээд энэ харилцаандаа яг зөв сонгороо яг ингээд хандхыг бол хичээж байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ ингээд энэ харилцаанд итгэх тэр итгэл нь бол ерөөсөө ингээд байхгүй болцсон байна гэж бол гарч ирээд байна л да. Ингээд харилцаанд итгэх итгэлгүй болцсон байна л гэж бол гарч ирж байна. Тэгээд нөгөө хамгийн гол нь энэ харилцаа нэг ингээд одоо юу гэдэг яг ингээд тогтсон үзэл баримтлаасаа болоод энэ харилцааг ерөөсө болж бүтэхгүй гэж бол бодоод байгаа юм байна л да. За тэр нь юу вэ гэхээр ингээд нэг хардаг үнсэг бай гэж үдээтэй харилцааг эсвэл боддог ихтгэл үнэмшил ч юм уу тэрийг хамгийн гол нь өөрчлөхгүйгээр эсвэл харилцааг буруу байдлаас харснаасаа болоод ч тэр юм уу ингээд энэ харилцаа ерөөсө бүтэхгүй л гэж бодоод байгаа юм байна л да. За энэ жишээлбэл одоо юу гэдэг гэр сайн цэвэрлдэг эмэгтэйтэй би бол хизээд цуухгүй гэж боддог гэж үдээ л да. Тэнгүүд одоо юу гэдэг та гэр сайн цэвэрлдэг бол за энэ хүмүүстээ миний заяаны хань биш юм аа ч юм уу те. Ийм зүгээр одоо гээд нэг харах үнцэг байгаа штэ. Энийгээ өөрчлөхгүй яг буруу өнцгөөс харснаасаа болоод хамгийн гол нь тантай юм ингээд доктортой ирээд үүсгэж чадахгүй л гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэрнээс бол таныг бол маш сайн үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй гэж бол боддгоос.
таныг бол хатан хаанаар ингээд дүрслэх гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр яалтчгүй ингээд одоо тийм эмэгтэй хүн байж болсгүй бүх сайн ханзан чанарууд байдаг маш үзэсгэлэнтэй ингээд сайн ээж сайн эхнэр болж чадхаар хүн гэж бодоод байдаг. Тэгсэн мөртлөө тантай ингээд доктортой ирээдүйрээсээ бүтээж чадахгүй л гэж бодоод байгаа юм байна л та. Тэгээд нөгөө хамгийн гол өнгөрсөнд бас энэ хүн ингээд таныг маш ихээр боддог байсан юм шиг бол гарч ирээд байна энэ харилцаагаа. Тэгээд тэр нь одоо бас арай гайгүй болж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд танаас одоо нөгөө салах үедээ яаж ч танд хаягдцсан мэдрэмж авсан гэж бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй салах шийдвэрийг бас та гаргасан байж болтошгүй. Тэгээд тэрнээсээ болоод маш их хаягдцсан мэдрэмж авдаг байсан. Одоо тэр нь одоо бас арай гайгүй болж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгэхээр яалтчгүй нөгөө таны гих сэтгэл мэдрэмж дээр бол бас харилцаагаа бодох бодол, харилцаагаа мэдрэх мэдрэмж нь бас амар их өндөр бол гарч ирлээ. За дараагийн асуулт нь болохоор ойрын ирээдүйд тань руу холбогдохоор байна уу? Ойрын ирээдүйд 3 дахь бүлгийг сонгосон гэсэн бодож байна. За ойрын ирээдүйд тань руу холбогдохоор байна уу гэж асуулаа. Тэгэхэд бол яг ойрын ирээдүйд бол тань руу холбогдохооргүй бол харагдаж байна. Одоохондоо бол та бол нэлийн их энэ хүнээ хүлээгээд байгаа юм шиг бол гарч ирээд байна л да. Тэгээ ингээ хүлээж байгаа байдал нь бүр сүүл рүү танд амар хэцүү бүр ингээ ачаа болоод ирсэн юм шиг бол гарч ирээд байна л да. Ингээ хүлээгээл магадгүй та ингээ өдөр болго уцаа шалгаад ч юм мессеж шалгаал санаал бодоол надлуу хизээ залгах хоол надлуу хизээ холбогдож ирэх бол гэж бодоод ч юм уу те амар их тэгээд байгаа юм шиг бол гарч ирж байна. Гэтэ ерөөсөө энэ хүн яг танилуу бол холбогдож бол орж ирэхээргүй бол харагдаад байна ойрын ирээдүйд. Харин тийм ерөөсөө холбогдож орж ирэхээргүй бол харагдаж байна. Тэгээд зүгээр ойрын ирээдүйд нэгээд одоо юу гэдэг энэ харилцаагаас авсан шархуудаа эдгийгээд уучлах юм байвал уучлаад те бүх зүйлээ ингээд одоо процесс хийгээд ингээ явж явах юм шиг бол гарч ирж байна. Тэгэхээр ялцчгүй ингээ ойрын ирээдүйд бол танилуу арай холбогдож орж ирэх хэрэггүй байна. За тэгээд дараагийн асуулт болохоор хоёрын харилцааны ойрын ирээдүй ямар байхаар байна вэ? Та ойрын ирээдүйд ер нь хоёрын харилцаа ямар байх вэ гэхэд бол ингэж гарч ирж байна. Ингээд боломжоо алдах гээд байгаа юм байна л та. Ойрын ирээдүйд одоо жишээ нь энэ залуу танилуу ерөөсөө үйлдэл хийж авахгүй байгаад ингээд тагаад хоёр яг хос болж чадахгүй байж тээ. Тэгээ та бараг энэ хүнийг хүлээхээ болоод ер нь харилцаанаас гарч явд юм уу гэд байхаар бол харагдаж байна. Магадгүй одоо жишээ нь ингээд
та бодож л байгаа хэлтэй. За энэ хүн лөө над руу холбогдоод хичээл зүтгэл гаргаад ингээд ороод ирвэл магадгүй би энэ хүн боломж олгоно ч юм уу те. Иймэрхүү бодолтой байгаа хэлтэй. Аач өөрийн ирээдүйд ингээд танил өрөөсөө холбогдохгүй, хичээл зүтгэл гарахгүй, харилцаа явахгүй гэхээр магадгүй ингээд за ер нь ингээд энэ харилцаанаас гарч явсан дээр юм байна гэд шийдвэрт хүрэх юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь ингээд энэ хүн бас ингээд одоо жоохон айгаад байгаа юм байна л да. Ямар нэг үйлдэл хийхээс айгаад байгаа бол харагдаж байна. Тэгээд ойрын ирээдүйд бол тоо бие биенээ бол маш ихээр ингээд санах юм шигээр бол гарч ирээд байна л да. Бие биенийгаа бодоод дурсамж идрээ те бодоод санаад ах юм шигээр бол гарч ирж байна. Гэтэ ингээд яад ч юм ингээд одоо жишээ нь одоо юу гэдэг нь харилцааг орхиж явъя ингээ тийгээд бодоод байгаа мөртлөө ингээ итгэл яваад байгаа юм байна. За хизээ нэгэн өдөр надлаа холбогдоод ороод ирэндээ хизээ нэгэн өдөр ингээ харилцаагаа гээд одоо ороод ирэндээ гэсэн тийм итгэл танд бол яваад ах юм байна. Хоёрын ирээдүйд тэр ч гэсэндээ тэр одоо итгэл нь байгаад ах юм байна. Тэгээд ер нь ойрын ирээдүйд ингээ хоёулаа яг авсан шархаа идгээгээд ингээл явж явах юм шигээр бол гарч ирээд байна. Тэгээ бие бинийгаа санаад байгаа мөртлөө ингээ үйлдэл хийгээд одоо бие бин лугаа ингээд те яваад очиж чадахгүй байх юм шигээр бол гарч ирээд байна л та. Гэтэ яаж ч минь залуу бол тантай бүтээч болох тэр ирээдүгээ жоохон алдах гад байна гэж бол гарч ирж байна. Яг ингээд танилгын хэрэгтэй үедээ одоо ч юм уу яг ингээд холбогдоод орж ирэхгүй те ухаарах хэвээр ухаарахгүй байснаас болоод тантай бас хос яг болохгүй байхаар бол гарч ирээд байна л да. Хоёрын ирээдүйд бол за ингээд нэрийн дуслаа шүү. Тэгээ баярлалаа. За энэ карт нь болохоор хоёр soulmate байх болцоо юм өндөр байна. Энэ oracle картын юу нь болохоор soulmate гэдэг карт байна. За тэгээд энэ мэрэгэн таалагдсан бол юм улбар шар өнгөтэй. Нэр өмнө нь улбар шар өнгө 2 дугаар групп дээр улбар шар өнгөцсөн шүү дээ. Тэгэхээр юм улаан өнгөтэй ч юм уу те эможи тавиарэ. Тэгэхээр мэрэгэн таалагдсан байна гэж бол би бодно. Тэгээд нэмэлт авахыг хүсвэл Instagram, Facebook-оор холбогдоод нэмэлт нь болохоор танд энэ хүн юу гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд бас хоёр ирээдүйд буцаа нийлэхээр байна уу гэдэг хоёр асуултыг бол одоо нэмэлтээр бол гаргаж байгаа шүү. За тэгээд хувийн уншлага юм уу код авахыг хүсвэл бас Instagram уу Facebook-ээр холбогдоорой. Facebook болохоор таро хайр үзье мэрэг гэж байгаа. Instagram болохоор таро доогоор зураас хайр гэж байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.